хамаг амьтан бидэнтэй барилдлага холбоотой байсан хамаг амьтан нэг бүрчлэн одоо бидний их байсан гэдгийг одоо санах их байсан гэж одоо санах тэдний одоо ачийг нь одоо санах ёстой. За тэдний одоо ачийг хайр инрэл асрах сэтгэлээр одоо хариулах хэрэгтэй. За ийм учраас бид бол тэдний одоо тэднийг одоо тусыг бүтээхийн тулд одоо бодийн хутгийг олох юмаа гэдгийг бид одоо ойлгох хэрэгтэй. За тийм учраас энд хоёр төрлийн байна. Нэгдүгээр нь болохоор ерөөхэн одоо бодис сэтгэл гэж байгаа. Ерөөхийн бодис сэтгэл бол хамаг амьтны одоо тусын тулд бодийн хутгийг олё гэж одоо хүсэмжлэх, эрмэлзлэх. Хоёрдугаарт нь орхон бодис сэтгэл гэдэг нь болохоор зэрэг бодийн хутгийг одоо олохын тухайд бодис адвын одоо замаар одоо замнах. За өөрийн одоо сэтгэлийн одоо эрдмийг дэлгэрүүлэх. За мөн одоо 6 одоо бэлэг баримтыг одоо дадуулах. За бодис адвын одоо хамгийн одоо гол зам орн нь болохоор 6 бэлэг баримт болдог. Өглөг, сэтгэл, ёс суртахуун, дэвчээр, хүрцэл, бясалгал буюу төвлөрөл, за хамгийн сүүлийнх нь бэлэг бэлгүүн. За бэлэг бэлгүүнгүүгээр одоо энэ 6 баримтыг бол одоо бий болох боломжгүй юм. Хэрвээ одоо бэлэг бэлгүүн байхгүй бол одоо энэ төгс буюу одоо баримт одоо болж чадахгүй юм. Жишээ нь одоо өглөг сэтгэлийг одоо дадуулахад бэлэг бэлгүүнгүү дадуулах юм бол энгийн зүйл болно. Энэчлэн одоо ёс суртахуун дэвчээрч ч гэсэн адилхан одоо хамаарах юм аа. Тэгэхээр зэрэг бид тэр бэлэг баримтыг одоо хөгжүүлэх дадуулахыг бол заавал одоо бэлэг бэлгүүнтэй хамт одоо явж явах хэрэгтэй. За тэгэхээр зэрэг одоо хэсэг бүлэг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байлаа гэхэд тэнд нэг хараатай хүн байж иж тэдгээрийг одоо зөв замаар одоо явуулна шүү дээ. Түүнтэй адилхан одоо бэлэг баримт бол бидний хувьд одоо маш одоо чухал юм. За бэлэг баримтыг бид үнэхээр одоо өөрийн сэтгэл төрүүлж чадах юм бол энэ бэлэг баримтын одоо үүднээс хийсэн бүхэл одоо бидний номын үйл маань бодих хутгийг олох уг шалтгааныг одоо бүтээж байдаг. За тэгэхээр зэрэг бид нэр баримт гэж одоо юу хэлээд байна гэхээр зэрэг төгс төвлөржүүлэх гэсэн одоо утгатай. За тэгээд энэ одоо аливаа бидний 6 одоо бэлэг баримтыг өөртөө одоо төрүүлж үнэхээр одоо чадсан хэсэгт болвол одоо маш чухал. За мэдээж Шантидева гэгэний нэг одоо бичвэрт бол байдаг тийм ээ. Олон салаа одоо сургаал ном одоо байгаа боловч бүгдийнх нь одоо зорилго бол бэлэг бэлгүүнийг одоо төрүүлэхэд зорж байгаамаа гэж айлцсан байдаг юм аа гэж. Тэгэхээр зэрэг бид үнэхээр одоо зовлонгоос одоо ангижрэг гэж бодох юм бол бэлэг бэлгүүнийг одоо төрүүлэх ёстой. За ялангуяа одоо энэ очир хөлгөний одоо зам руу замж байгаа шавнырын хувьд бол бэлэг бэлгүү асар их чухал. За ерөнхийдөө бол энэ очир хөлгөний одоо ёсонд бол 4 одоо чухал онцлог зүйл байдаг. Тэдний нэг нь одоо ухаан төгөлдөр одоо ухаан хурц шав гэж байдаг юм аа гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг тухайн хүн бол очир хөлгөний одоо ном сургаалыг одоо ойлгож ухаарах оюуны одоо чадвартай байх хэрэгтэй гэснийг одоо илэрхийлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ очир хөлгөний сургаал бол гүн гүнзгий утгатай учраас бас энгийн хүмүүсийн хувьд ойлгоход одоо тийм ч одоо хялбар байдаггүй. Эндээс үзэх юм бол бэлэг бэлгүүн ямар одоо чухал вэ гэдг нь харагдаж байна.
Тэгэхээр зэрэг бидний бүгдөөрэнд нь одоо бэлэг бэлгүүний одоо өр бол одоо байгаа. За тэр одоо өрийг одоо дэлгэрүүлэх одоо хөгжүүлэхийн тулд бид нар бэлэг бэлгүүний одоо эдэн бурхнаас бол маш их хамааралтай. За тэгэхээр зэрэг энэ дамдрын ёсонд бол дөрвөн дамжилгын одоо олон бэлэг бэлгүүний эдэн бурхад байгаа. Гэхдээ одоо энэ итгэх төвдөд хамгийн их дэлгэрсэн хамгийн их одоо гайхамшигтай гэж одоо алдарсан нь бол нар саран мэт одоо Манзушир бурхан юм. За Манзушир бурхан болвол одоо өнгөрсөн одоо ирээдүйн хийгээд бүх одоо бурхтын бэлэг бэлгүүнийг нь өөртөө агуулж ирэх шээсэн байдаг.